Сонор цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 43 дугаар хэсэг. Юки Йошитэй ярьж сууснаа суудлаасан өндийж ханан тулгсан шилэн хорхтой шүүгээ онгойлгож нэгэн жижиг хайрцагтай юм аваад Йошигийн дэргэд ирлээ. Тэгээд хайрцгийн тагыг нээтэл алтаар хийсэн оосортой энгэрийн алтан цаг байхыг хараад Йоши балмагдах шиг болов. Йоши-сан, миний өчүүхэн бэлгийг хүлээн авч хайрл. Та миний бичих ёстой номонд шаардлагадах баримт олж игвэл би таны ачийг ямагт санаж явах болно. Гэхэд нүдний харцав улаалсан алтны өнгөнд сэтгэл зүрхэн эзэмдүүлсэн Йошигийн ичнээнд шунлын цог улалзах ажээ. Би таны ажил тусалгүй яхав. Манай нэг туршуулыг Ар Монголоос ирэнгүүт тэр зургийг авчирч үзүүлнэ гэж хэлснээр ажил төрлийн нууц задруулснаа ухаарангууд Юки-сан, та намайг өршөөгөөрэй. Та чин цэргийн яамны захиалгаар ном бичиж байгаа болохоор бидний хооронд нууцлаад байх зүйлгүй үстэй. Даванг хайлаард ирэхэд нэг лам ирсэн. Түүнийг манайхан элсүүлээд хэдэн сарын дараа буцаасан. Харин уржинангийн цаад жил адаг дулаанаар орохдоо тэр ламтай холбоо барьсан юм. Тэгээд түүгээр дамжуулж газрын зурагт шаардлагадах зүйлийг олдог болсон. Давангийн хошуу зургийг тэр хүн олох найдвартай байгаа. Йоши-сан, тэгвэл тэр газрын зургийг хамгийн түрүүнд над үзүүлнэ гэдэгт итгэж болох нь шивдэ? Гэхэд Йоши жижигвтер цагаан шүдэн ярилцуулан инээмсэглэж тал засна. Юки-сан, үүнийг би танд амлаж чадна шүү. Гэд Йоши сэтгэлдээ энэ баян хүүхэн миний үгний халдааг ухаарч нууцтай холбогдсон зүйлийг тосгияад ховлох сөхөөгүй шивдэ гэж бодлоо. Йоши ингэж өөрийгөө цагаатгасан нь утсан чиний улаан амиан алтмөнгөний барьдсан далдахыг үл тоомсорлох бурангүй ёсны нэг өвөрмөц хөг аясаажээ. Чингэж дарвтойхон барьдсан шунаж амин хов албаны нууцыг үл ялган ам мэдэн бурдаг ёс эцсийн эцэст хүзүү ороодог тавилантайг сакайн талж томоохон бэлэг авсан Йоши ухаарах сөхөө байсангүй. 3. Үл ойлгогдох учрал. Сафронов ажилдан эрт ирлээ. Тэрээр Харбин дахь Оросын дөрвөстийн товчоо Оросын фашист холбоонд харьяалагддаг хүмүүсийн улс төрийн үйл ажиллагааг хянах хэсгийг толгойлдог хүмүүсийн нэг билээ. Өөрөөр хэлбэл Атаман Семеновын даалгавраар нууц байгуулсан тусгай хэсэгт ажилладаг. Тэрээр Харбин болон бусад хотуудын улс төрийн самуун дэгдэгчдийг мөрдөх туршуул дөрвсөн иргэдийн хэргийг эрхэлдэг болов. Сафронов энэ өдөр цагаач гэдэг хочтой туршуултаа уулзах ёстой учраас өглөө эрт ирсэн юм. Харбин дахь сэжигтэй хүмүүсийн илүү дутууг бүртгэх ажилтай цагаач болцсон цагтаа даргын өрөөнд орж ирлээ. Тэрээр хурандаатаа уулзаад амар мэндийн зөрөө гарангууд албан үргийнхээ дагуу ажиллан илтгэлээ. Манжурт байгаа Японы банкны салбарт олон сая йен долларын хөрөнгө хадгалуулсан Юкигийн төлөөний хүн сувда банкнд хадгалж байгаа хадгаламж хүү мөнгөний тооцоо хийхээр эрэх бүрдэн 10-аас 15 мянган йен авдаг байна. Миний хяналт хийж байгаа хугацаанд 45 мянган йен авсан. Тэр эмэгтэй Харбин дэрэгт олондоо Аяна улс сувгийн захиалгын газраар ордог боловч ямар ч хувцас захиалж байгаагүй. Тэр эмэгтэй Харбин дэрсэн өдөр Аяна улс сувгийн захиалгын газраар орж гарч байсан цагийн бүртгэлийг хийсэн үү? Ноён хоронд энэ талаар бичсэн илтгэх хуудсан аваад ирсэн. Гэд барьж явсан хавцсан дотроос нямбалж бичсэн 10 хуудас бичиг гаргаж өглөө. Тэр эмэгтэй талаар та ямар шуухан сэжим гаргасан бэ? Ноён хоронд миний таамаглаар бол сувда Аяна улс хоёрын хооронд ямар нэгэн нарийн холбоо байгаа юм. Ер нь сувдагийн амьдрал ахуй зан чанарыг сонирхууштай санагдаад байгаа. Хүмүүсийн яриагаар бол сувда Баатар гүнгэгчийн нууц амрагаас төрсөн бололтой. Тиймээс Цэйн гүн ахынхаа нэр төрийг бодоод өөртөө авсан бололтой. Гэхдээ энэ талаар надад нарийн баталгаа байхгүй. Нотолгоо аргахын тулд нарийн ажиглалт хийж болно. Иймээс та надад удирдамж өгвөл ямар вэ? Чи юу ярьж байгаагаа мэдж байна уу? Энэ чин цаашдаа Юкигийн нэр сүртэй холбоотой төдийгүй Тосиягийн ажил төрөл армийн нэр хүндтэй холбоотой. Бид ийм эдрэтэ юмд хоршуугаан дүрэхэд учир бий.
Нотолгоо гаргах гэж мэрийгээд өөрөө ороолдож мэднэ гэдгийг санах хэрэгтэй шүү. Тиймээс хөнгөн гоомоо хандаж болохгүй. Тийм ээ, би энэ талаар бодож үзсэн. Хасуу Тойши Аянаасоо хоёр найз нөхөд. Гэтэл сувдаад үйтэйгээ уулздаггүй найзтай сэм уулздаг явдал миний сэжгийн нотлогооны гогцоо болж байгаа юм. Эдний удам судраас үзвэл өвөг дээдсэн 40 шахам жилийн өмнө өвөр Монголын хувьсгал чанартай хөдөлгөөнд оролцож явсан байна. Тиймээс Сафронов суудлаасан босоод цагаач очтой туршуулынхан дэргэд суулаа. Би хорчин аймагуудын нөлөөтэй хүмүүсийн гэрийн үеийн угийн бичгийг шүүж үзсэн. Жирмийн чуулганы ван тайж нар бол өөрсдөө Чингисийн дүү Хавд хасрын удам гэдэг. Баатар гүний хатан бол хасрын 11-р үеийн хүй мөнх Тасхарын удам судраас гаралтай байна. Өөрөөр хэлбэл Дархан вангийн хошууныхан бол Тасхарын их хүү боди дараагийн хүү Намсрын удам юм. Баатар гүнгийн өвөг дээдэс өндөр гэгээний үед төөнийг дагаж халахад очисон шав буюу одоогийн өвөр Монголын засагт бангийн удмын улсууд. Сафронов хэсэг зур бодлогошрон суухтан Цэйн гүнгийн нас барсны дараа Жирмийн чуулганы засагт бан Дархан вангийн хошууны хэд хэдэн нөлөө бүхий сурвалжид хөгшөд ирсэн явдал ийм нарийн холбоотой байжээ гэж бодов. Ноён хуранда би олон баримтыг шалгаж үзсэн шүү. Засагт вангийн хошуу нутагт анх хятадууд нутаглах болж хятадын засаг захиргааны байгуулах болсон дургуйтсан Самбуу гэдэг хүн 1899 онд зэвсэг барин болсон байна. Үүний нөлөөгөөр Жирмийн чуулганыхан хятадын гүнээс нууж ирж суурьсан хятад цагаачдыг нутагтаа байлгахгүй гэж тэмцэх болж. Ялангуяа Баатар гүнгийн эхнэрийн ах нь 1905 онд Жирмийн чуулганы горлос хошуунд гарсан тогтох дайчин хөдөлгөөнийг дэмжиж Дархан вангийн хошууны мухар толгойтнуудыг удирдан болсон байна. Чухам энэ үед Баатар гүн харбинд ажиллаж байсан бөгөөд эхнэрийнхээ ахтай танилцж үерхсэн юм. Түгээр барахгүй. Даагийн хаа гэдэг газрыг хятадуудад эзэмшүүлэхээр өгсөн Дархан вангийн тухай хошин дуу гаргажээ. Чухам үүнийг мэдсэн Хасбаатар одоо мухар толгойднуудтай нийлээд байгаа хэрэг. Ингэхээр Хатогийн штабын нууц Хасуу Тойшигээр дамжин Аяна усууд хурж тэндээс нь Сувдагийн гараар орж Хасбаатарт хүрдэг байж болно. Сафронов цагаач очтой туршуулан Аяна усуу Хасуу Тойши хоёрын талаар нарийн судалгаа хийсэн явдалд гайхлаа. Үнэн дээр өөрөө ч юм судалгаа хийгээгүй лээ. Сафронов энэ бүхнийг эргэцүүлэн бодсноо. Цагаач минь, чи тун нарийн судалгаа хийж. Гэхдээ дэл сул зүйл баггүй байна. Юуны өмнө Хасбаатартай Сувда яаж уулздаг вэ? Холбоо ч хэн бэ гэдгийг тодорхойлоогүй цагт энэ талаар чи бид хоёроос өөр хинж мэдэж болохгүй. Надад төрсэн ойлголтоор бол чи эдний холбоочныг тогтоох боломжтой юм шиг санагдаж байна шүү. Харин энэ бүхнийг батлах нотлогоогоор дуйлхан үед хамаагүй дуурч болохгүй гэж хэлээд "Майны хүн хээс ижгээс цаашгүй юм да" гэж бодлоо. Тэдний холбоочны талаар надад тодорхой баримт байхгүй. Гэхдээ сэжиг гаргах боломж бүрэн бий. За чи энэ ажлаа үргэлжлүүл. Тэгэхдээ ямар ч эгзэгтэй үед тэр байтугай зайлшгүй аюултай үед тохиолдлоо гэхэд Сувда Аяна усуу хоёрыг бариул галхам хийж болохгүй. Энэ бол маш нарын зохион байгуулсан байх ёстой ажиллагаа. Тиймээс асуудлыг надаас өөр хинч мэдэж болохгүй. Гэд Сафронов шүүгэнээсийн 10-ын дэвсгэрээр толгойлж боосон боодол йен гаргаж өгөөд гарын үсгийг зурулж авлаа. Сафронов цагаачтай уулзнаас хойш бүх баримтаа наривчлан шалгаад сэтгэлд буумгүй нарийн сэжим оллоо. Юки эцгийнхэн хойдын буйнд зориулж нэг сүм бариулсан. Түүнийг Жирмийн чуулганы Түшэт вангийн хошуунуудыг соёлжуулын баруун өмнөхөн байдаг булгийн сүм, вангийн сүм хоёрыг холбосон замын хойхон байгуулсан. Түүнийг 30 сүм гэдэг. Зуны улиралд зүүн үзэмчин вангийн сүмийн 30 лам ирж тайлах хийдэг болохоор 30 сүм гэжээ. Юки гахай жилийн намар солиун хан ширээгийн төмөр замыг ашиглалтанд оруулсны дараа 30 сүм рүү явахтаа Сувдаг дагуулж явсан байлаа. Гэтэл Сувда үл мэдэгдэх шалтгаанаар вангийн сүм дээр үлджээ. Гэтэл тэр үед тоор гол дээрх төмөр замын гүүр дэлбэрч халуун аршаан руу очих ёстой бэхлэлтийн барилгын ихэнх материал сүйджээ. Хойдон жилийн тайлаг хийлгэхээр 30 сүм дээр эрэхтэн хаалганы нуруунд бүгсэн Жирмийн чуулган, шилийн голын чуулганы мухар толгойднуудад баригдсан атал сэтэрхий тэвн сэмэрхий хадагны гарцгүй мулдарчээ. Гэтэл түүнээс хойш 4 хоноод
Хан ширээгийн төмөр замын галдрагны засварын газар хандгай тоолын гүүр дэлбэрсэн. Эдгээр дэлбэрэлт болсон цаг үе нөхцөл байдал нь Сувдагийн жуулчилсан үетэй тохирч байлаа. Сафронов ийм баримтуудыг харьцуулан нягтлсны дараа мөгдөн рүү гарлаа. Сафронов мөгдөн дэрэнгүүтэн Тозиятай уулзав. Тозия-сан, би нэг эвгүйхэн ажлаар тантай ярилцах гэж ирлээ. Манай нэг торшуулын төсөөллөөр бол хэн маань эвгүйхэн хавханд орж магадгүй байна. Сувда тайлгын сүм рүү явахдаа мохор толгойтнуудад баригдаад ямар ч аюулгүй суллагдсан байна. Энэ бол сэжигтэй зүйл. Гэхэд Иван Стефанович минь, энэ бол дүүн эгчийг алж зүрхлээгүйтэй холбоотой асуудал. Нөгөө талаар Солонгоос хан ширээ рүү явж байсан цэргийн тээврийн галдрыг суурьсан судалгаанаас үзвэл Синзингээс мохор толгойтнууд мэдээ авсан байсан. Ер нь Ар Монголын тагнуул туршуулууд хайлаар харбинд байхгүй гэх нь нотлогоогүй. Тэгэхээр хамар доорхойгоо сайн судалж бай. Эцэст нь хэлэхэд ЮК-гийн нэр төртэй холбоотой ийм зүйлийг чи бид хоёрын хэн цагаатгаж байх нь чухал. Тиймээс дэвэргэн хөөрүүлэх тийм боломж гаргаж болохгүй. Гэж хэлхийг сонсоод Сафронов сэтгэлдээ хөгшин генерал ах дүүсийн талаар нарийн игзэг олж тээ. Тэгээд ЮК-гийн барь байдлыг харж гарцаагүй нотлох баримт гарч ирсэн үед ЮК-д зөв ойлгуулахын тулд хамаг нууцыг төр далдлахаар шийджээ. Баттай нотлогоо байхгүй үед ЮК Сувдаг хамгаална гэдгээс болгоомжулж дуугүй өнгөрөхөөр шийджээ. Гэж бодоод дуугүй өнгөрөхөөр шийдэв. Учир холбогдлын энэ зангилааг мэдсэн Сафронов тэр өдрөн ЮК-тэй уулзаж өөртөө хэрэгтэй зарим зүйлийг ярилцаад Харбин руу буцсан билээ. Харин түүнийг мөгдөнгөөс явах юм нь ЮК түүнтэй уулзаж, "Ивана, чи Орос руугүй алга болчихдаг шиг хэл чимээгүй ирдэг сонин ирээ. Мөгдөнд хэр удах вэ? Би чамтай уулзаж ярмаар юм их байна. Ер нь тэгээд манай тхий тонох юм байгаа үсттэй." гэлээ. "ЮК минь, би чамтай ярих юм их вэ. Гэхдээ чи бид хоёр хөгшнөөс тусгай уулзах нь чухал. Ер нь хөгшний дэргэд чамтай нарийн ширээ юм ярьж болохгүй байна шүү дээ." "За тэгвэл өнөө орой миний өрөөнд уулзаад шавьяага хантал ярий." "Хөгшин муу юм бодоод байх байлгүй дээ." "Бодж л байг. Тэргүй эднэр чинь чи бид хоёрыг сууж магадгүй гэж ярьдаг юм." Гэд нэмсгэлэхэд Иван Стефанович ЮК-гийн үгнээс зөрсөнгүй. Тозия орон хоолны дараагаар Сафроновтой ярилцахдаа Аяна улсуугийн очдог Сувдагийн талаар ямар ч үг цухойлгосонгүй. Харин ярианы байдлаас үзвэл Тозия Аяна улсуугийн зан чанар, мэдлэг боловсролд гүн дүгнэлт хийсэн илэрхий. Тозия үнэндээ Кемптайн баримтанд түшиглэж Аяна улсуугийн талаар бодохдоо уг нь тагнуулын боловсролгүй хүн. Гэхдээ муу юмд туршлагдсан гэр. Ер нь түүний захиалгын газрын орлогыг унгаагаад өөр ширэнд оруулж чадвалуу. Гэр оронг нь галдан шатаагаад сэтгэл санаа ахуй амьдралаар нь хавчаадаг бол тагнуулын хорлон сүтгэх, хутхан өмүүлэх ажиллагаанд оролцож болно. Өрөнд баригдсан сохор зоолгүй хүн тагнуулын ажиллагаанд өөрийн эрэхгүй татагдж ацаг хөлсөнд нь шунах болно. Чингэж чадвал Аяна улсууг хайлаар харбинд биш, харин асар мөсцөмд байгуулах хорлон сүтгэгчдийн төр сургуульд өгч Монголын ажиллагаанд бэлтгэх тагнуулуудтай ажиллах болно гэж боддог ажээ. Тозия шүндүл өнгөртөл Сафроновтой ойр зургийн юм ярьж угаад өрөөндөн орж хажуулахаар явхад Иван Степанович ЮК-тэй хамт зочдын өрөөнөөс гарч билээ. Сувда хонх жингэнэх чимээнээр дээд давхраасаа бууж байшингийн хаалгаар гарлаа. Хэрмэн хашааны даамангийн төгжээг тайлж явган хаалгаа онгойлгосон чинь нэгэн гуйлагчин зогсож байв. Хэр хөлсөн дагтарсан дээлийн зах, энгэрийн оёос ханзарч ханцвын урагдаад салмарсан монгол дээлтэй 40 орчим насны туранхай монгол хүн хадингар хөхн үрнэхэн ухархай чигдсэн нүдээр Сувдааг ширтгэн гол зогоох юм хайрлаж гуйх шиг санагдаад сэтгэлд нь өрөвдөх инэрэл төрнө. Гуйлагч нь нуухандаа дарагдаж улайсан зовхон үл хөдлөгөн хэсэгхэн зогсохдоо хэдэнтэй ээрээд "Очирваны тэг бүтээч хүн энд байдаг гэсэн үнэн үү?" гэж хорчин аялгуугаар асуухад Сувда хэсэгхэн гайхаад "Юу?" гэж амандан шивнээд өнөө гуйлагчин өөд сүрхий ширтэл тэрээр үгэн дахин хэлв.
Чухам энэхэн үед нэгэн бодол од харвахаас хурдан эгшинд Сувдагийн санаанд буулаа. Талигаач гүн нас барахын өмнөхөн амжид захисан үгийг Сувда санав. Богд хаан ардын засгийг устгахын тулд гадаадаас сэрэг зэвсгийн хүч гуйж олон сая долларын алд эрдэнэс нууцаар хятадд гаргаж гадаадын банкнд хадгалуулсан нууц хэрэг явдалд шууд оролцох эрх бүхий хүн ирснийг мэдсэн Сувда сорих түлхүүрийг саналаа. Ачаагийн тгийг мэддэг хүн бэ? Сувдаг ингэж хэлтэл өнөө гуйлагчин хэрэнд дагтарсан дээлийн өврөөс моту цаасан дээр зурсан очирван буюу Шагдар бурхны тгийг гаргаж өглөө. Улаан шунхаар тэг татсан цаасан дээр хар бэхэр зурсан очирван бурхны зургийг аживал баруун нүдний тгийн гам бумыг татаагүй байлаа. Сувда чингэж зургийг наривчлан ажсны дараа өнөө хүнийг дагуулж байшиндан орж ирээд үүдний диван руу зааж "Та эндээ жаахан хүлээж байхгүй юу? Та суугаач" гэлээ. "За яах вэ? Би зогсож бай." Гэхэд Сувда шатаар өйдөн гарч Юкигийн өрөөнд орж ирээд юм бичиж байсан Юкигийн дэргэд очлоо. "Сувда, чи нөгөөдөр Харбин руу явхад бэлтгээрэй. Харбины багныхандаа тооцоо хийгээд тэндээсээ 30 сүм орж тайлах гэлгээрэй. Тэгээд вангийн сүмээр ороод дарихын мандал Шива бүтээлгээ дээр" гэж хэлээд суудлаасан босов. "За мэдлээ. Юкигч Ар Монголоос хүн ирсэн байна." "Юун хүн блэ? Яагав? Талигаач Адягийн хилдэг нөгөө очирваны тэг сургалах ёстой хүн" гэж Сувда гэлэхэд Юки "Очирваны тэг авчирч юу?" гэж лавлав. "Авчирсан байна. Бүх юм Талигаач Адягийн хэлснээр байна" гэж Сувда өнөө тгийг Юкид өглөө. Юки бурхны тгийг үзэж байснаа "Аав дуулгасан уу?" "Үгүй шүү. Дуулах хэрэг байгаа мó?" "Дуулгачих. Талигаач холбоочин хүрээнээс ирэх ёстой. Ирвэл хил дуулгаарай гэд байсан юм. Харин очирваны тгийн талаар хөг зөвхүүлгэх хэрэггүй. Тэгээд ч энэ бурхны зургийг холбоочонд буцаагаад өгчих" гэлээ. Сувда Юкигийн өрөөнөөс гарч Тозиягийн өрөөнд орлоо. Тозия Сувдаг ажиглангуй харснаа "Намайг төлөөлөгчийн газраас сургалаа юу?" гэж асуув. "Үгүй, Тозиясан. Ар Монголоос ирсэн бололтой нэг хүн Талигаачийн алдар нэрээр сургалж байна" гэхэд Тозия суудлаасан ухсгийн өндийснөө биеэн барьж хэсэг зогссноо "Ямар шуухан хүн байна" гэлээ. "Гуйлагчин байрны хүн байна. Их муухай хувцастай юм аа." Тозия тасалгаанаас гарч үүдний өрөөнд орж ирээд хаалганы баруун ханын дэргээ зогсож байгаа гуйлагчин руу сүрхий харснаа "Юу ч гэсэн би өөрөө уулзъя. Ийм амтны Юкитэй уулзуулаад яах вэ?" гэд өөрийнхөө өрөө рүү дагуулan явав. Тозия өрөөндөн орж ирээд өнөө гуйлагчин руу эргэн хардал тэрээр сая ам нээж "Даяаны үн нэмэгдээд алтаар худалдаг болжээ" гэв. "Алтаа урдсан болохоор одоо яа гэв?" гэж Тозия цэйн гүнгийн хэлж өгсөн дохио хэлтэл гуйлагчин "Гүнгийн алтыг Японы банкнуудад шилжүүлээд авбал хэрэг бүтэх юм биш үү?" гэж сорих түлхүүрэн хэлсэн тул Тозия "Заашгүй, таа ч нөхрөөд ирдэг. Халахаас гараад удаж байна уу?" гэлээ. Тозиясан авсан дараад буцаж амилхаасан бус тэгэл үзлээ. Халахаас гараад бараг 3 сар гаруй болж байна да. Гэхэд Тозия "За тэр яах вэ? Юуны өмнө наа товцсан саль, ус цасанд орж хэрнээсээ салж үз. Тэгээ тухтаа ярилцъя" гэд ширээн дээрээ сонкоо авч сажигнуултал Сувда орж ирлээ. "Сувда, ноёнтон гусанд орвол төлөөлөгчийн газар руу ярьж ноёнтны бийд таарах хувцсыг миний нэрийн өмнөөс захиалаад 20 мөчийн дотор авчирч өг гэж хэлээрэй" гэлээ. Чингэд Сувда холбоочин хоёрыг гарсны дараа Тозия дээд давхрын өрөө рүү гэлдрэхтэн Юкитэй ярих үгэн эргэцүүлэн бодно. Холбоочин ирэх нэрлээ. Энэ хүнийг гүнгийн холбоочин гэдгийг Юкид яаж итгүүлэх вэ? Үүнийг чинь Юкигийн бөөрөнд хавчуулах хэрэгтэй шүү дээ. Энэ хүн алтны талаар Юкитэй ярьж чадвал алт ямар банкнд байгааг мэдэж чадна. Тэгвэл тэр банкныхныг сүрдүүлж банкын ойролцоо хэдэн удаа хорлон сүдэх ажиллагаа өдөөжхвөл тэд айхан зайлшгүй. Тэр үед Юкиг цааш нь харуулж хаад олигтойхон өнөмшигдэхээр баримт бэлдээд авчих бол учир бий. Банкныхан хуурамч баримт гэдгийг мэдээд алтыг өгөхгүй бол дахин сүрдүүлнэ.
Бидний гараас амьд мултрахгүй гэдгээ мэдээд ирэхээр дахиж сүйд болохгүйгээр өгөөд хэл амгүйхэн шиг салъя гэж бодно. Харин Юкигийн хадгаламжийн нууц шифрийг яаж салгах вэ? Ер нь Сувдааг цааш нь харуулад богдын холбоочин гэдэг нэрээр ирсэн хүнийг Юкигийн туслах болгох хэрэгтэй. Сувдааг цааш харуулбал Сафроновыг ашиглах нь найдвартай. Тэгвэл Сувдааг харьби явсан үед л ажлаа тохируулах хэрэгтэй гэж бодлоо. Тозия чингэж бодсоор Юкигийн өрөөнд орж ирснээ бараг мэдсэнгүй. Юки асарсан эцгийнхээ царайг хараад хөгшин юу гэж орж ирсэн бол нэг юм сэдэж дээ. Түүнээс миний өрөөнд зүгээр орж ирээгүй. Аав минь холбоочин турших гэж бодоод надаас зөвшөөрөл авах гэж байгаа юм болов? Эсвэл өөр хэрэг гараа юу? Гэж бодлоо. Юки Тозиягийн сэтгэлийн чандад байгаа санааг мэдхийн тулд өөрөөс нь урдж, "Аваа, Сувда бид хоёр нөгөөдөр Вангийн сүм рүү явна. Та бид хоёртой явахгүй юу? Тентхийн лам нараар дарихийн бүтээл хуруулъя. Би энэ жил жилийн хугацаанд өөдлөхгүй байна. Хойтон бол шар баржил. Тэгэхээр 36-ны жил тун барцадтай орж мэднэ. Ер нь байн ханиагаад хамрын шүүхнээ тусаад нэг л хачин. Цагаан хил аманд өртөөд байх шиг байна. Тиймээс барцтан арилгуулъя" гэлээ. Тозия Юкигийн үгийг сонсоод хэсэгхэн бодохдоо Нөгөөдөр гинэ. 5 хоногийн дараа мөгдөнгөөс хан ширээ рүү тусгай галт тэрэг гарна. Үүнийг манай төлөөлөгчдийн газраас гадна Симотол мэдж байгаа. Өөр хэн ч мэдээгүй зүйл. Гэтэл Юки Вангийн сүм явна гэдэг сонь. Сафроновын гаргасан төсөөлөл улам өртөө юу? Сувда энэ галт тэрэгний сураг чимээг сонсон үедээ Юкиг ятгах чадна. Гэтэл Сувда үүнийг хинээс мэддэг вүлээ гэж өөрөөсөө асууна. 43 дугаар хэсэг төгсөв.